21 аймаг 9 дүүргийн нийт 331 сум 151 хорооны ардчилсан залуучуудын холбоо урайлж байна. 18-аас 30 насны залуучуудад улааны эсрэг вакциныг хийснээр улаануудаар өвчлөх тус өвчин нь хожимд игдэх. Мөн улаануудаас үүдэлтэй. Төрөлхийн гажгийн синдромыг бууруулах боломжтой гэдгийг Эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлж байна. ийм боломж байгаа дээр залуучууд бид Өөрсдийн үүрэг хариуцлагыг өндөр тавьж хүрээлэн буй хүмүүсийг эрсдлээс хамгаалж Улаануудын эсрэг давтаажуултандаа хамгаалцгаая. Монгол улстай ижил төстэй хөгжилтэй бусад орнуудын хувьд бол улаан борхон өвчин дэгдсэн үед эндэгдэл зарим орнууд 10% хүрж байгаа. Монгол улсын хувьд бол 0.4% гэдэг бол харьцангуй одоогийн хөгжилтэй орнууд дотор бол эмчилгээний үр дүн сайнд орж байгаамаа. Хоол тэжээлийн дутагдал багтаа улсууд хүүхдүүдэд бол нас барах аюул нь 0.2% гэж яддаг. Гэтэл хоол тэжээлийн дутагдaltaй хүүхдүүд дотор бол нас баралтын хувь нь 10% хүртэл ийм өндөр нас баралт эндэгдэлтэй ийм өвчин юм аа. Одоо Монгол улсад нөхөн даргалаажуулалт явагдаж байна. Одоогийн байдлаар манай 18-аас 30-аад насны залуучууд дотор дахлаажуулалт нь дахин дахлаажуулалтанд хамрагдсан хувь нь бол одоо саяхан 46% байсан бол одоо 68% болоод нэлээд өсөж байна. За энд бол манай эрүүл мэндийн салбарын эмч совилогчдын оруулсан гавьяа хамгийн их өндөр юм шүү гэдгийг онцолж хэлье гэж бодож байна. Энэ дахлаажуулалтанд дахин хамрагдахыг энэ арсан залуучуудын холбооны залуучууд маань бас уриалаад нийгмээ уриалаад явж байгаад бол талархалтай байна. Гадуусаа улаан бурхан улаануудын эсрэг хажуултандаа хамгаалцгаая. ардчилсан залуучуудын холбоо урайлж байна.